Одоо бүгдээрээ constraints буюу хязгаарлалтын тухай авч үздэгэ. Энэ нь аливаа элементийг таны заасан хэмжээ болон харьцаанд хязгаарлаж байх үүрэг гүйцэтгэдэг байгаа. Revit-д тодорхой хэдэн хязгаарлалтууд байдаг. Жишээ нь бид өмнөх хичээлүүд дээр хан зургатаа тухайн ханы өндрийг тодорхой төвшингүүдийг зааж өгөх замаар зурсан. Мэдээж бид төвшингийнхаа өндрийг өөрчлөвөл хан маань дагаад өөрчлөгдөнө. Мөн адил ойс төвшин зэрэг элементүүдийн аль нэгийн төсвөлийг сонгоход бусд маань дагаад сунж байсан. Энэ нь мөн л тодорхой нэг хязгаарлалтын төрөл юм. Төслийн явцад бидэнд өөрчлөлт хийх шаардлагууд байнга тулгуурч байдаг. Жишээ нь бидний энд байршуулсан офис талбайнуудын маань тоо нэмэгдэх шаардлагатай болж болох юм. Тэгвэл бүгдээрээ энэ хэсэг рүү татъя. Тэгээд дурын нэг ханыг сонгоод Create panel дээрээс Create Similar багжийн тусламжтай ижил хан шинээр үүсгэе. Ингэхдээ ойролцоогоор дурын нэг газар зурж өгье. Тэгээд скрол дараад багжаасаа гаръя. Одоо бүгдээрээ эдгээр талбайнуудыг тэнцүү хуваах шаардлагатай болно. Мэдээж үүнийг хийхин тулд нэг өрөөнд ногдох уртын хэмжээг олоод төр хэмжээний тусламжтай өөрчлөлтүүдэд зааж өгч болох юм. Бид уг ханыг зөөснөөр Revit маань бидэнд анхаарал өгч байна. Өөрөөр хэлбэл хан маань ханд суурилсан элементтэй давхцсан байна гэж байна. Мэдээж энэ шаардлага хангахгүй учраас Revit маань танд сануулж байна. Одоо бүгдээрээ хаалга болон цонх зэрэг элементүүдийг тухайн өрөөндөө зохицуулж зөөх шаардлагатай тулгуурч байна. Тэгвэл бүгдээрээ үүнийг шийдэх энгийн аргыг авч үздэгэ. Бүгдээрээ Ctrl Z дарж хийсэн үйлдэлээ буцаая. Тэгэхээр нэг төрөнд бүгдээрээ уг хаалга руу татъя. Тэгээд Quick Access Toolbar дээрээс Align Dimension багжийг сонгоё. Энэ маань бидний төсөлд тогтмол хэмжээ үүсгэхэд тусалдаг байгаа. Та тогтмол хэмжээ байршуулахын тулд шаардлагатай гадаргуу болон заагчдыг сонгох хэрэгтэй байгаа. Жишээ нь бүгдээрээ уг хаалганыхаа зах дээр ирэхэд тухайн захын хэсгээр цэгэрдэж байна. Энэ үед нь маус нэгээ дараарай. Тэгээд уг ханыхаа дотор гадаргуугаас хэмжээ авах гэхэд төв нь цэгэрдэд байна. Бид ямар нэгэн байдлаар дотор гадаргууг сонгох боломж алга. Тэгвэл та уг сонголтын дээр дараад Wall Face-ийг сонгох. Эсвэл уг ханыхаа дотор гадаргуугийн ойролцоо ирээд Tab-а дарж болох юм. Хэрвээ бид тулгууныхон курсорыг нөгөө талд нь авчих юм бол нөгөө талын төвчөөг анзаарч байгаа. Бүгдээрээ уг гадаргуугаа сонгоё. Одоо бүгдээрээ хэмжээг хаана байршуулахыг хүсэж байна. Тухайн газарт нь очиод маус нэгээд гаргаснаар хэмжээ байршуулах боломжтой байгаа. Ингэснээр бид амжилттай тогтмол хэмжээг үүсгэлээ. Та бүхэн анзаарч байгаа бол энд нэг төвжээ байна. Бүгдээрээ уг төвжээн дээр очиход Create or Remove Length or Aligned Constraints гэж байна. Өөрөөр хэлбэл уртын болоод зэрэгцүүлсэн хязгаарлалт үүсгэх эсвэл болиулах гэж байна. Бүгдээрээ төвжиж өгье. Ингэснээр бид тодорхой нэг хязгаарлалтыг үүсгэлээ. Ахин уг төвжээн дээр даруул тухайн хязгаарлалт авч явах боломжтой байгаа. Одоо бүгдээрээ скрол дараад багжаасаа гаръя. Тэгээ уг ханаа сонгоё. Тэгээд маус нэгэ дарж чирэх замаар уг ханаа зөөгүүд бидний хаалга маань уг ханы маань дотор гадаргуугаас 200 мм зайтай гэдэг ойлголтыг авснаар бид ханаа зөөснийхэн дараа хаалгаа зөөх ажлаас хөнгөлөлөө. Одоо бүгдээрээ баг зэрэг холдуулаад Align Dimension багчаа сонгоё. Ингэснээр бидний уг өрөөний маань хаалга төвөө голлохоо болж өглөө. Мөн бүгдээрээ үүнийг Align Dimension багчийн тусламжтай зохицуулах боломжтой байгаа. Ингийн тулд бүгдээрээ энэ түрүүнд Oceans Bar-ийн Center Line дээр дараад Wall Face-ийг сонгоё. Энэ нь бидэнд ханыхаа гадаргуунуудыг шууд сонгоход тустай байгаа. Бүгдээрээ ханыхаа гадаргууг сонгоё. Тэгээд уг хаалганыхаа төв дээр ирэхэд бидэнд муу адил заагч гарч ирж байгааг анзаарч байгаа. Энэ үед нь маус нэгэ төвшөөрэй. Тэгээ уг ханыхаа дотор гадаргуу дээр очие. Тэгээ хэмжээгээ байршуулах газар очиод мөн бидний өмнө байршуулсан хэмжээтэй snap хийж байгааг анзаарч байгаа. Энэ үед нь маус нэгэ товшиход бидэнд мөн л адил түүжих тэмдэглээнүүд гарч ирж байна. Мөн та анзаарч байгаа бол энд байршиж EQ гэсэн текст байна. Энэ нь equality буюу тэнцүү гэсэн утгатай үг байгаа. Бүгдээрээ энэ дээр маус нэгэ товшъя. Ингэснээр бидний уг хоёр хэмжээ маань тэнцүү болсноор уг хаалга маань амжилттай уг өрөөгөө голлоо. Энэ мөн адил тодорхой нэг хязгаарлан барилт юм. Бүгдээрээ уг үйлдэлийг бусад өрөөнүүд дээрээ тавьж өгье. Ханыхаа дотор гадаргууг сонголоо. Хаалганыхаа төвийг сонголоо. Мөн адил ханыхаа дотор гадаргууг сонголоо. Тэгээд хэмжээгээ байршуулах газараа сонгоё. Бүгдээрээ байршуулсан хаалганууд өрөөнүүдэд голлохоор хязгаарлалт үүссэн болов одоо бүгдээрээ мөн адил Align Dimension багжаа сонгоод уг ханыхаа дотор гадаргууг сонгоё. Тэгээд
уг options дээр дараад wall center line-ыг сонгоод эдгээр дотор хануудынхаа төвийг сонгох замаар төвшөөрөө төв маань тасархаа цэнхэр зураасаар дүрслэж байгаа гэдгийг анхаараарай. Тэгээд бүгд уг ханыхаа дотор гадруу дээр ирэхэд мэдээж бид wall center line-ыг сонгосон учраас автоматар төв рүү шилжиж байна. Энэ үед мэдээж таба дарснаар сонголтуудын хооронд шилжих боломжтой байгаа. Бүгдээрээ уг дотор гадруу мөн адил сонгоё. Тэгээ хэмжээгээ байршуулах газараа маусыг төвчснөөр хэмжээгээ хүсэлээ. Ингээд та бүхэн мөн адил анзаарч байгаа бидний эдгээр хэмжээнүүд бүгдэнд нь төвчээ байна. Мөн адил бидний EQ гэсэн тэмдэглэгээ байна. Өөрөөр хэлбэл энэ маань зөвхөн хоёр зайг тэнцүү хуваах биш, бидний байршуулсан бүхий л зайг тэнцүү хуваах боломжтой байгаа. Бүгдээрээ дарж өгöd. Ингээд бидний уг офисын өрөөнүүд маань бүгд ойролцоогоор тэнцүү өргөнтэй болж өглөө. Учир нь бид гадна хааныхаа дотор гадруу сонгоод дотор хааныхаа төвөөр сонгосноор уг хоёр өрөө маань баг зэрэг өргөн байж болох юм. Гэхдээ уг хичээлийн маань гол зорилго бол хэрхэн хязгаарлалт үүсгэхийг авч үзэж байгаа учраас энэ нэг их асуудал болохгүй бах. Мөн адилхан маань бидэнд анхааруулга өгсөн. Та бүхэн анзаарсан болов тухайн анхааруулга маань цонх хан хоёр маань давхцаж өглөө гэж байна. Бүгдээрээ үүнийг шийдэхийн тулд хаалган дээр тавьсантайгаа адилхан хэмжээ тавиад өрөөгөө голлохоор зааж өгч болох юм. Эсвэл бүгдээрээ modify tab-ийнхаа modify panel дээрээс align багжийг сонгоорой. Энэ бидэнд сонгосон гадаргуу болон заагчдыг зэрэгцүүлэх боломжийг олгодог байгаа. Та уг үйлдэл гүйцэтгэхийн тулд шаардлагатай гадаргуу өсөлт иргэнүүдийг сонгож хэрэгтэй. Бүгд уг хаалганыхаа төвийг сонгоё. Ингээд тухайн төвдөө мэн зэрэгтэй цэнхэр тасархай шугам харагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо бидний сонгосон гадаргуу эсвэл заагч маань уг цэнхэр тасархай зураас дээр ирэх нь. Энэ үед нь бүгдээр уг цонхныхоо ойролцоогоор төвд ирэхэд мөн адил заагч гарч ирж байна. Маус нэгээ товшъя. Ингээд цонх маань шаардлагатай хэмжээнд зэрэгцэж өглөө. Мөн л бидэнд төвжээ гарч ирж байна. Бүгдээрээ маус нэгээ дарж төвчснээр бидний хаалга маань зөөгдвөл цонх маань дагаж зөөгдөхөр болж байна гэсэн үг. Бүгдээрээ мөн адил бусад цонхнуудаа хаалганыхаа төвтэй төвжиж өгөө. Ингийн тулд хаалганыхаа төвийн заагчийг сонгоод цонхныхоо төвийн заагчийг сонгоод төвжиж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд бүгдээрээ хязгаарлалтын тусламжтай уг өөрчлөлтийг маш хялбархан тусгаж өгч чадлаа. Одоо бүгдээрээ уг хязгаарлалтын нэг гайхамшигтай зүйлтэй танилцъя. Энэ юу гэхээр бидний хийсэн эдгээр өөрчлөлтүүд маань нэг удаагийн үйлдэл биш байгаа. Бүгдээрээ эсгээ ударж багжаасаа гараад уг ханыг сонгоё. Тэгээд баг зэрэг холбуулж агаад маус нэг дарж чирэх замаар урагшин зөөд та бүхэн анзаарч байгаа бидний бүх хаалганууд маань тухайн өрөөнийхөө голыг мэдэрсэн байна. Уг хаалга маань 200-аараа мөн цонх маань төвөө мэдэрсээр байна. Энэ бидэнд өөрчлөлт хийхэд маш хялбархан байгаа. Бүгдээрээ Ctrl Z хийж хийсэн үйлдэлээ буцаая. За тэгэхээр бид тогтмол хэмжээний тусламжтай Revit-ийн төсөлд хязгаарлалтууд үүсгэж болох юм. Ингэснээр бид төсөлдөө засвар өөрчлөлт хийхэд хялбар болох юм. Магадгүй танд эдгээр EQ гэсэн тэмдэглэнд таалагдахгүй байж болох юм. Бүгдээрээ үүнийг хэрхэн шийдэхийг эх хичээл дээр авч үзэх болно.